Турсан ч хөлсөн газраараа турч чадахгүй байна уу? Эмэгтэй хүний бахархал болсон хөх, бүгс гуяраа турчаад байна уу? Хэсэг турсан ч дахиад харгалаад байна уу? Хасах калоритой бүтээгдэхүүн байдаг гэж та сонссон уу? Калори тооцохгүйгээр өдөрт 4 удаа цадтлаа идээд турахыг хүсэж байна уу? Тийм ээ. Энэ бол шинэ аргачлал. Хэрвээ та илүү ихийг мэдхийг хүсэж байвал манай сувагт лайк дараарай, subscribe хийгээрэй. Мөн 99 10 58 54 гэсэн утсаар холбогдоорой. За миний бие андуураагүй бол анх 2012 онд Монголд калори гэдэг ойлголтыг анх оруулж ирж байсан. Тэр үед хүмүүс калори гэж юу вэ гэдгийг огт мэддэггүй байсан. За итгэхгүй байгаа бол би анх 2012 онд Нандягийн ток шоунд орсон бичлэгээ линкийг доор тавилаа. Та нар твшээ ороод хараарай. Нандя надаас калори гэж юу юм бэ гэж асууж ирсэн. Тийм ээ. Тэгэхээр одоо калори гэдэг ойлголт бол бидний амьдралд ороод ирсэн. Калори гэдгийг бид нар мэддэг болчихсон байна. Гэхдээ би үргэлж чинийг ирэл хийлж байдаг. Нэг юм дээр зогсдгүй ийм сэтгэлгээтэй хүн л дээ. Тэгэхээр одоо би бас нэг өөр аргыг олоод ирсэн байна. Одоо харин та нарт хасах калорийн тухай ойлголтыг танилцуулах гэж байна. Энэ аргын онцлог нь огт хоол сойж калори тооцдоггүй бөгөөд дахин хизээч таргалуулдаггүй. Энэ аргыг нээсэн хүнийг Татьяна Малахова гэдэг. Энэ хүн насаараа бүдүүн байсан. Насаараа янз бүрийн хоолны дэглэм бариад турч чадаагүй гэдгээ. Харин тэтгэврт гарсан хойноо энэ хүн турсан. Тэгвэл энэ аргыг нээж олсон. Энэ хүн өөрөө дулааны инженер хүн юм аа. Түүнд одоо Орсын ард түмэн хөшөө босгоно гэж байгаа. Энэ хүн хас калорийн зарчмыг ашиглаж турах аргачлал бүтээсэн олон жил турч чадахгүй байгаа. Турсан ч эргээд таргалаад байгаа хүмүүст бөөн олз болоод байгаамаа. Тиймээс түүнийг Оросын Орт нэг телевизээр үзүүлсэн байж байгаа. Минийх хувьд энэ хүний аргачлалыг олох гэж интернетээр одоо үнэгүй олчих гэдэг шүү дээ. Монгол хүн ч бас үнэгүй болоод үзчих санаатай зөндөө хөөцөлдсөн, зөндөө хайсан. Гэсэн чи интернетээр ерөөсөн үнэгүй байдаггүй байна. Тэгэд энэ хүний аргыг би худалдаад авчихсан байгаа. Удахгүй энэ аргыг орчуулж байгаа. Тэгээд та бүхэн дэлгэх болно. Хэрвээ энэ аргыг та нар мэдхийг хүсчээл утасныхаа дугаарыг бичээд аке гэд юуны видеоны доор тавиад байгаарай. Би энэ цар тахлын дараагаас орчуулт дуусаад энэ аргыг та бүхэндээ дэлгэн, та бүхэндээ сургалт явуулнаа. Бүгд страны Цэгөрөө гэдэг ийм албан ёсны вебсайт байдаг. За энэ вебсайт руу ороод харах юм бол энэ чинь юм зургнууд байж байгаа. Өмнө болон хойно. За энэ хүн Ирина гэдэг хүн 106 кг-аас 78 кг болсон байна тийм ээ. За тэгээд энэ хүмүүсийн зургийг. За Людмила 90 кг-аас 63 кг болсон байна. За Ольга гэж хүн ийм сайхан голог хөхөн болсон байна да. За Галина гэдэг нэг типичний Орос авгаачууд нэг юм байдаг штеп үнэ гэдэг те. Тэгэд одоо өнөөдөр ийм болчихсон байна те. Энэ аргын хамгийн гол онцлог нь болохоор барс арьс үрчийдэггүй гэж байгаа. Тэгээд би энэ видеоны ихэнд дурдсан хөх байх ёстой газраа хөхөр турдаггүй гэдэг. Хөхтэй байсан хүмүүс төрөлхийн хөхтэй байсан хүмүүс бол хөх нь хэвээр хадгалагдаад өлдчихдэг. Төрөлхийн гуйтай байсан хүмүүс гуй нь хадгалаад өлдөгдчихдэг. Анх байглаасаа яаж заяасан. За тэр фигур чинь хадгалагдаж үлддгээ гэсэн үг. За энэ Наталя гээд 130 кг-тэй одоо энэ 70 кг болцсонгүй юм сайхан залуу хүүхэн болж юм те. Тэгээ та нар хардаа ерөөс арьс марс нүрчигээгүй. Ер нь 130 150 за 150 60-аас дээш килээс доош турхлаар хүний арьс гидсний арьс бол нүүрний арьс үрчичдэг. Ялангуяа 40-оос дээш наснд. Тэгэхэд энд ерөөс арьс үрчигээгүй. За дараа нь хараа энэ Галина гэдэг эмэгтэй яасан ч гоё. Гэхдээ энэ аргын хамгийн гол онцлог нь бол та нар хэдий кил хүртлээ турмаар байна тэгж турж болдог. Гэхдээ энэ дээр арьс үрчихгүй нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол эдгээр хүмүүс за би одоо өөртөө бодлоо гэвэл бас зогсчих болдог. Ийм арга нь дахиж өөрөө тархалахгүй тий. За Татьяна гэдэг хүн байж байна. Татьяна гэдэг хүн ямар болсон бэ нөө? Ямар гоё болсон юм бэ тий. Хүмүүс чинь тухайн хүмүүс чинь за одоо миний хөл гараа ядрахгүй. За одоо яг над болж байгаа гэхэлэр хүмүүс зогсоож болдог байхгүй.
За энэ хүн байна. За энэ 104 хэлтэй хүн байсан. Одоо 87.6 кг болцсон байна тий. Рая гэдэг эмэгтэй байна. Рая гэдэг эмэгтэй энэ хэдий ил болсон юм бэ? Гоё л болсон юм. За энэ юу вэ? Бурхан минь Мария гэдэг ийм байсан биш. Одоо ямар гоё болцсон юм бэ тий. За Любов гэдэг. Өө сайхан нэг сааданд цэцэрлэг төрөлөнд байдаг Орсын юм аа. Одоо ийм туранхай хүн болцсон байна. За энэ Татьяна бол ёо ямар амар байсан юм. За одоо улс төрний 60 орчим хэлтэй л юм шиг байна. За Светлана гэдэг хүн тий. За ийм байна. За энэ сайн харагдахгүй байна зураг нь. За Елена Кари. Оо яа Елена гоё болсон байна шүү нэр нь тий. Наталья ямар гоё болсон юм бэ. За энэ 100 гаруй фото байна гэж штэ. Оо ямар гоё юм тий. Ямар эмхтэйгээс ямар эмхтэй болчихсон байна. За энэ хүүхний Кари. Хөө ямар ч насанд турж болно гэж байгаа штэ онцлог. За энэ эмхтэй Кари ямар гоё болцсон юм бэ. За энэ Зоя Кари. Оо яасан гоё юм тий. За алимжаан гэдэг энэ нөхрөө гиз гүзээ гэж бол байж. Одоо ямар сайхан болсон бэ. Ксения гэдэг өө яана энэ охин чи бүрстэ залуухаа охин шиг болцсон биш. Залуу охин юм байна л да. Угаасаа ийм жоохон охин болцсон байж шүү дээ. Ямар гоё юм бэ. За энэ Тамара гэдэг. Оо ямар гоё. За Марина Кари ямар гоё юм бэ. Нэг 50 60 хэлээс итгэхгүй. За Ирита Кари дөө ямар жижигхэн болчих вэ. Өөх нэг сайхан бүдүү аваа байсан чи ямар гоё болцсон юм бэ. Өө за Элвира бол бүр тасарсан биш үү. Зүгээр мис болцсон биш үү. За Максим 134 хэлээс 84 хэлт. Өө ямар гоё юм бэ. За Марина Кари. Марина бас гоё. Оо Нинели Кари. Ямар гоё болсон юм бэ те. Елена, Светлана, Галина, Марина, Ольга. За Ольгач бүр гараад өгчээ. Татьяна Кари. Оо ямар гоё болсон юм бэ. Елена. За гих мэтчлэн Елена ч ямар ч гоё болсон юм бэ те. Ямар гоё болсон гиз мэтсэн татагдаад. За бол биеийн тамираар хичээлэх шаардлагагүй, хоол савах шаардлагагүй, хөлсөө туслуулах шаардлагагүй юм болж болно гэдэг байгаа шүү дээ. За Ольга. За Ольгач угаасаа ч гоё хөхөн байна. Гоё болсон байна. Антонина. Оо ямар гоё болсон юм бэ. Елена. Валентина. Гоё болжээ. Нина. Галина нөхөртөөгөө турсан байж тас. Гиз гүзэн байхгүй хөхн хэрэг санаар харж байна уу? Любов. За Светлана ч гараад өгчээ. Милена. Марина ямар гоё. Лариса Лариса ч нэстэ нэг жоохон болцсон биш үү? Ямар энүүгээрээ байсан чи энэ гиз хайр гөмөх хөөхтэй байж тий. За Светлана бол мис болсон байна да. Ямар ч гоё юм бэ. Елена дахиад яа. Наталья. Катрина. Гэх мэт чинь та нар сонирхол энэ вебсайтаар нь ороод сонирхож болно. Хамгийн гол нь вебсайтаас ямар ч авах мэдээлэл авахгүй заавал мөнгөө төлж худалдаж авах юм байлээ. Харин би та нарын хувьд бол би бол худалдаад авчихсан байж байгаа юм хичээлийг одоо орчуулж байгаа та нарт хүрэхэд бэлэн. За хамгийн гол нь би тэгээд анги бүрдүүлнэ. Яг нэг сарын хугацаатай ч юм уу турхаар те анги бүрдүүлнэ. Гэхдээ энэ цар тахлын дараагаар энэ хөл хорионы дараагаар болноо. Тэр анги бүрдэн хэрвээ та нар энэ ангид
орж ирээд тэгээд энэ тухай мэдээлэл авахыг хүсвэл бас нэг тодорхой хэмжээний төлбөр төлөөд тэгээд надаас юмнуудыг авчуулна. Хэрвээ энэ Натали Малаховагийн энэ аргыг мэдхийг хүсчээвэл та нар мэдхийг хүсэж гэн гэсэн те мэдхийг хүсэж гэн энэ аргаас суралцахыг хүсэж гэн гэсэн комент бичээд байгаарай. Тэгээд комент бичээд авах юм бол дараа нь би энэ онлайн курсээ эхлүүлэхэд бас та нарынхаа нэргээд холбогдоход бас боломжтой юм а гэж харж байна. Ямар гоё энэ эмэгтэйг хараа бүрөөстэй айгуу тийм тарган багтааж гэсэн нэлээ нүүр нүрчлээтэй байсан юм тий. Тэгэхэд одоо энэ хүүх мөх нь хэвээрээ бас та нар хартаа. Тэгсэн мөртлөө нүүр мөрнөрөөс нэмж өрчигээгүй харин ч гоё болцсон бааз. Энэ хүүхнээр энэ хүүхэн бүр годоожжээ, мис болжээ. Ямар ч гоё юм тий. За ийм сайхан аргыг би олоод ирсэн шүү. Тэгээд та нар үзэж болно. За просто мисүүд байна уу? За Нина минач бүр гараад өгсөн юм дөө. Залуу хараа ямар гоё болцсон юм хэрэгтэй хүн. Ямар гоё үү те. Гэх мэтчлээ одоо энэ зургуу зөндөө байна дөө. Энэ хүүх хараад цул целлюлиттэй энэ юу гоё юм энэ хартаа энэ гарах руу гис хүзийг нь хартаа тэгэхэд ийм гоё хүүхэн болцсон биш залуу. Энэ хүүхэн бүр гараад өгч ямар ч гоё юм. За та нар нэрээ энэ мэдлэгийг авахыг хүсчээл надтай иргэд холбогдоорой. Аке гэж бичээрэй. Мэдээллийг авахыг хүсчээл.